Үйлдвэрлэлийн систем гэж байна. Үйлдвэрлэлийн систем жишээ нь Windows, Mac OS, Linux, Android, iOS хэрэглэгч компьютерийн техник хамгаалалт бүгд болж өгсөн байна. Яагаад үйлдвэрлэлийн систем хэрэгтэй вэ? Компьютерийг асааж ажиллуулахын тулд OS байх бол тэр юу ч хийж чадахгүй. Тиймээс гар болгон диск гэдэг бүхний үйлдвэрлэлийн систем байдаг. Програмуудыг ажиллах. Word, Excel, Word, Photoshop, Google үйлдвэрлэлийн систем дээр ажилладаг. Үйлдвэрлэлийн систем байх бол програм хангаж ажиллах боломжтой. CPU, RAM, hard disk, printer, keyboard, mouse эдгээрийг үйлдвэрлэлийн систем 100% ажилласан зүйл. Хэрэглэгчид ээлж орчим фон, icon юу компьютерийг хэлбэр ашиглах боломж олно. Аюулгүй байдал, password, user account, вирусээс хамгаалсан. Үйлдвэрлэлийг хамгаалах. Файл өгөгдлүүд. Файл үүсгэж устгах, зөөх, фолдер зохиох, байгуулах мэдээллийг зэгцтэй хадгалах. Үйлдвэрлэлийн системийн үндсэн бол процесс менежмент, нэгэн зэрэг олон програм ажиллуулах, цагийн програмуудыг хооронд 100% ажиллах, мултитаск боломжийг олгох, memory management. RAM-ыг аль програмыг хэрэг ашиглуулахыг зохицуулах, хэд их ачааллаас virtual memory ашиглах, file system management, файлыг хэрэг хадгалах, унших, бичих, device management драйвер ашиглах, хөгжүүлэх, printer, USB, camera, audio device-ийг ажиллуулах, user interface, GUI, graphic user interface, GLI, command line interface, үйлдвэрлэлийн системийн Windows, Mac OS, Linux зэрэг баг.